За наад алчууртайгаа ярих юм уу? Мангараар өгчнө. За ингээд нарнаас өөрийгөө хамгаалчих. Сая би өөрөө нарны аршилтай болохоор нарны хамгаалалтын тоснууд айгу яг цагийн дарамтлч төрөхгүй бол хашил гараад орой унтахад айгу хэцүү болчдөг. Тэгээд сая харин бид нар энэ хүртэл тэрж шилжрээгээс наашгаа нийтдээ 10 км яваад ирсэн. Энэ хооронд 3 цаг гар байсан байна. Тэгээд замдаа нэг өсвөр айгу өндөр асфальтын замгүй тийм давааг давах гэж бас айгу их цаг алдсан нэлээ хүлэрсэн. Ямар ч гэсэн даваад хурж ирээд энэ хүүхдүүдээ үдэлж буугаад хаалцаа эдвэлчээд явчихна. Бид нар нийтдээ нэг юм хэл хагас орчим хүнсний зүйлс авчирсан. Тэгээд тэд нарыгаа эдэж ууж дуусаад өөрсдийгөө бас гараа хариуцгаж цэвэрлэхийн тулд найз салбитг ашиглаад тэгээд нарын юунаас үлдсэн хог нь ингээд нэг яг жижиглээд үсэх юм бол нэг атга хэмжээтэй болж байна. Нэг хэрвээ тараагаа ял нэрээ талаар нэг юм болно. Тэгэхээр сая бас ингээд бид нарыг сууж салхи гарсан. Салхи гарахаар хүмүүс хогоо алтчдаг л да, араас нь хөөж гүдэгчгүй тэгээ хайчдаг. Санамсргүй хог хаях тохиолдол байлгүй л яг уу. Гэхдээ санаатаагаар ингээд хог хайж үлдээмээргүй байна. Яагаад гэвэл хүмүүсийн хаяад үлдээсэн хогийг бид нар ачаандаа авч авна гэхээр ням бактеритэй тэр хогийг нь тэгээд явах нь бид нарт өөрсөнд маань эрсдэл болоод идэв болохоор байгалаа цэвэрлэе гэж уриалахаас илүү хинч бити хог хаяач. Таны хайсан хогийг би хүүхдүүдэд түлхэж сургамааргүй байна. Та хог хаяхаар болчих. Манай хүүхдүүд ч гэсэн хог хаяхгүй тэгээд байгалаа харилцгаая гэж уриалмаар санагдаж байна. Яа атгахын хог аваад яваарай хаасэ. Ингээл болоо. Өрөөсөө хогт ачаа болохгүй байгаа сте. За. Хүүхдүүд өөдөө тэглээ. Явцгаая. Агаараар гүцгээ.